Амрагын үзэгчтэй онцгойлын байгууллагаас 14 хоног тутам танд хүргэдэг онцгойлын цаг нэвтрүүлгийн ээлжид дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаарын эхэнд ой хоёрын түүмрийн нөхцөл байдал, хураашлын зэрэглэл, эрсдлийн зураглалын талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Улсын хэмжээнд 5 дугаар сарын 19-ны байдлаар 12 аймгийн 58 сум нийслэн 3 дөрөвт нийт 89 удаагийн ой хоёрын гал төмөр бүртгэгдлээ. Энэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.4%-аар өссөн үзүүлэлт юм. Онцгойлын байгууллагаас ой хоёрын гал төмрийн аюулын зэрэгтэй тохиолдсон түүмрийн голомтын байрштайг харьцуулан судалж эрсдлийг тодорхойллоо. Онцгойдлын ерөнхий газрын эрсдлийн удирдлагын газраас жил болгон эрсдлийн төмрийн эрсдлийн үнэлгээг бол хийдэг. Та бүхэн зурган дээрээс харж болно. Энэ эрсдлийн үнэлгээг 3 сард хийгээд ийм бүс нутгуудад ийм өндөр эрсдэлтэй байна. Ийм бүс нутгуудад дундаж эрсдэлтэй байна. Ийм бүс нутгуудад бол төмрийн эрсдлийн жил гайгүй байна гэдэг эрсдлийн үнэлгээг нь бол гаргаад холбогдох байгууллагууд болоод орон нутгийн засаг даргын хамгийн газруудад бол хөрвүүлдэгэ. Энэ эрсдлийн үнэлгээний дагуу орон нутаг ой хоёрын түүмрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах ёстой. Тэгээд энэ жилийн гаргасан зураг дээр бол Хинти, Дорнод, Сүхбаатар, Сэлэнг аймаг бол ингээд маш их эрсдэлтэй гэд гарсан. Улаан нь бол маш их эрсдэлтэй, Улбар шар нь бол их эрсдэлтэй гэд. Үүн дээр биднээс нөгөө анхааруулж хэлэх гэж байгаа юм нь юу гэхээр сая энэ гаргасан эрсдлийнхээ зурган дээр манайхан энэ жилийн гарсан ой хоёрын төмрийн голомтын байршлыг бол харьцуулж үзсэн. Ингэж гаргах гад бол аюулын хувьд маш их эрсдэлтэй үнэлэгдсэн газар нутагт бол нийт гарсан төмрийн бол 30% нь гарсан байна. Их эрсдэл бүхий нутагт бол 60% нь, дунд эрсдэл бүхий газар нутагт бол 8% нь, бага эрсдэл бүхий газар нутагт бол 2% нь бол тус тохиолдоод байна. Цагуурийн байгууллагаас жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хуурайшлтын зэргийг тодорхойлдог. Энэ жилийн хувьд цас багатай байсан нь нийт нутгаар хуурайшлт өндөр, төмрийн эрсдэл бүхий өдрүүд үргэлжилж байгааг анхаарууллаа. За манай байгууллагаас бол ерөнхийдөө өдөр болгоно гэдэг хуурайшлтын зэргийг 3-аас 10 дугаар сарын хооронд өдөр болгоно гэж боддог байгаа. За ерөнхийдөө бол ингээд өдөр 14 цагийн температурын ажил 14 цагийн ажиглалтын мэдээ ороод ирэхэд бид нэг хуурайшлтын зэргийг боддог. Энэ дээр одоо юу үндэслэж бодогддог вэ гэхээр 14 цагийн агаарын температур, шүйдвэр унацгийн температур, за тэгээд 2 мм-ээс бага бороо хурд орсон тохиолдолд 2 мм-ээс илүү хурд орсон тохиолдолд бол мэдээж хуурайшлтын зэрэг байхгүй гэсэн үг. За агаарын температурын хувьд бол хасах температуртай байх юм бол хуурайшлтын зэрэг тэгэх гарна гэсэн үг. За тэгэхээр энэ температур тунцны хэмжээ, за тэгээд эднэрийг үндэслээд хуурайшлтын зэргийг Монгол орон даяар байгаа цагуурийн станц харууллуудын бүх мэдээлэлээр үндэслэж 14 цаг өдөр болгоно ингэж 10 сар хүртэл гаргадаг байгаа. Төвийн аймагуудын нутгийн зүүн хэсэг болох Булган, Сэлэнг, Төв аймгийн нутгийн зүүн хэсэг, за тэгээд зүүн аймагуудын нутгаар нэлээд хуурайшлттай. За энэ хаврын тунцны хувьд харж байхад бол ерөнхийдөө бол ингээд ханхаа хөсгөлийн уулархаг нутгаар орсон тунц маань ингээд говийн бүс нутгаар гараа явчихж байна. Энэ сүүлийн 3-4 процесс бол яг энэ замналаар явж байгаа учраас ялангуяа зүүн аймагуудын Төвийн аймагуудын нутгийн зүүн хэсэг Булган, Сэлэнг, зүүн аймагуудын нутгаар хур тунц маш их бага орж байна. За энэтэй холбоотойгоор хуурайшлт яг энэ бүс нутагтаа илүү нэмэгдэж байгаа. За онцгой хуулийн байгууллагаас ой хоёрын төмрийн эрсдэл өндөртэй энэ хаврын хуурайшлтын улиралд төмрөөс урьдчилан сэргийлэх галын аюулгүй байдлын наацхийн хэм хэмжээг сахиж ажиллахыг иргэддээ хэлж сэрэмжлүүлсээр байгаа хэдий ч ой хоёрын төмрийн энэ гаралт бол бас төдийлөн буурахгүй байна. Энэ онд гарсаар бүртгэгдсэн 89 удаагийн төмрийн шалтгаан нөхцөлийг аваад үзэх юм бол энэ иргэдийн санамсар болгоомжгүй мэргэжлийн байгууллагаас энэ төмрийн хуурайшлтын улиралд хэлж анхааруулсаар байгаа энэ тохиолдлуудаас болж бас гарж ийн дийлэнх нь. Тийм учраас хэдийгээр бас уран дулаан цаг ирж бороо хур орох энэ тохиолдол нэмэгдэж байгаа ч гэсэн төмрийн эрсдэлтэй улирал бол хараахан дуусаагүй байна. Хуулиараа бол 3 сарын 10-наас 6 сарын 15-ны хүртлийн хуурайшлтын зэрэг бол буурах болоогүй. Иймд иргэд маань энэ төмрийн эрсдэлтэй бүс нутагт амьдран сууж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллага, за энэ хээр хөдөө зочиж байгаа хүмүүс маань энэ галын аюулгүй байдлын наад захын хэм хэмжээ буюу ил гал түлхэхгүй, за үнс нурмаа ил задгаа орхихгүй, хараа хяналттай байж сонор сэрэмжээ битгий алдаач гэдгийг мэргэжлийн байгууллагын зүгээс хэлж анхааруулах
ийм зайлшгүй шаардлага бол байна. Энэ аюул одоо бас төдийлөн одоо аюулгүй төвшөнд очоогүй хураашилтын улирал бол дуусаагүй байна гэдгийг бас анхааруулъя. Яг энэ шалтгаан нөхцөлийг тогтоох чиглэлээр экологийн цагдаагийн алба, за цагдаагийн байгууллага, хуулийн хяналтын байгууллагуудтайгаа бол бид мэдээлэл солилцоод ажиллаж байгаа. За одоогор бол сүүлд гарсан төмрүүдийн зарим шалтгаан нөхцлүүдийг одоо тогтоох үргэлжлүүлэн шалгах ажлууд үргэлжлээд явж байна. Ер нь бол хэд хэдэн удаагийн энэ гарсан за яг одоо энэ тусгай хамгаалтын бүс нутаг буюу хүн одоо зорчтгүй хэсгүүдэд гарсан төмрүүд дээр бол шалтгаан нөхцөлийг тогтоох ажлууд үргэлжлээд явж байна. За энэ зарим одоо сумдууд дээр гарсан юм бол айлын гаднаас гал алдсан, за гагнуур хийж исэн, худаг гаргаж исэн, за мөн одоо тээвэр хийж явсан урьдчилсан байдлаар шүү. Энэ бол эцэслэн тогтоогдоогүй. Энийг бол хуулийн хяналтын байгууллага эцэлээд шалгаад тогтоох баг. За урьдчилсан байдлаар бидэнд байгаа мэдээлэлээр бол ийм одоо тээврийн хэрэгслэр нүүрс тээвэрлж явсан, тэр нүүрс нь одоо өгж байсан гэх мэт ийм шалтгаан нөхцлүүд урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа. Ер нь бол нийт төмрийн 70% нь бол хүний буруутай үйл ажиллагаанаас гэсэн ийм томтой байгаа гэдэг л. Онцгойлын цаг нэвтрүүлэг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газраас үргэлжлэн та бүхэндээ хүрч байна. Одоо энэ ойн ашиглалт баялагын талаар та эхлээд нь мэдээлэл өгвөл. Монгол орны ойн санд ойг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн зэрэг гэсэн ийм үндсэн 3 чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Ойн нөөц баялагын гэдэг маань модны одоо мод ашиглаж байгаа хэлбэрийг хэлж байгаа юм. За тэгэхээр жилд одоо ямар хэмжээний мод ашиглаад байна уу? Энэ нөөц байна уу юу гэж тийм ээ. Тэгэхээр жилд Монгол орны хэмжээнд нэг 700 гаруй мянган метр куб мод ашиглаж байна. За энэ маань одоо ойн сан бүхий аймагуудын ойн сангаас бэлдэж ашиглаж байна гэсэн үг. За бэлдэж байгаа модны 80 гаруй хувь нь бол ойн цэвэрлэгээр бэлтгэж байгаа. За энэ маань одоо ард иргэдийн төлөөлөл хүчний хэрэгцээ ихэнх нь эзлэнэ гэж 600 гаруй мянган метр куб модын түлшний зорилтоор бэлтгэж байна гэж. Цаана үлдэж байгаа нэг 200 мянган метр куб мод нь одоо ард иргэдийн болон үйлдвэрлэлийн хэрэгцээний хэрэглээний мод гэж ойлгож болно. Одоо ингэж жил болгон ойн цэвэрлэгээ гэж хийгддэг тийм ээ. За ойн цэвэрлэгийг ер нь ямар давтамжтайгаар яаж одоо хийх ёстой байд юм бэ? Энэ жилийн хувьд бас ойн цэвэрлэгийг хэр хийгдсэн байна? Ойн цэвэрлэгээ гэдэг маань нөгөө одоо уур амьсгалын өөрчлөлт, за тэгээд байгалийн хүчин зүйлийн нөлөө, төмөр, хортон, шавж гэх мэтлэнгээр энэ хүчин зүйлийн нөлөөгөөр ойн төлөв байдалд ороодсон, за ургах чадваргүй болсон энэ модыг одоо авчирчлах энэ ойж гарах хэмжээ юм байна. За энэ ойж гарах хэмжээ ялангуяа сүүлийн одоо 10 гаруй жил энэ хугацаанд бол нэлээд хэмжээний одоо дээр дурдсан хүчин зүйлийн нөлөөгөөр дороодсон байдаг. Дороодсон гэдэг маань ой маань хатсан, урах шадруу болсон гэсэн үг л дээ. За энэ ямар хэмжээний талбай байна гэхээр Монгол орны ойн санд нэг 2 сая гаруй талбайд 60 гаруй сая км модны нөөц байна гэж судалгаагаар тогтоосон байдаг. За энээсээ л бид нөр жил болгон нөгөө түлшинтэй авч ашиглаж байна, ойгоо цэвэрлж байна гэсэн үг. За энэ маань одоо ямар ач холбогдолтой вэ гэхээр нөгөө ойн төлөв байдлаа сайд явуулах, буцаад нөхөн зэргэх, тэгээд төмөр гарах, шатах материал одоо багасгах ч гэдэг юм уу тийм ээ. За нөгөө талаар буцаад нөхөн зэргэх, одоо ард иргэдийн төлөөлөл хүчний хэрэгцээг хангах гэх мэтлэнгээр экологийн болон эдийн засгийн ач холбогдолтой ийм арга хэмжээ байна. Хугацааны хувьд давтамж ер нь ямар давтамжтай байдаг? За ер нь бол энэ дээр хугацаа гэж байхгүй. Ер нь цэвэрлэх шаардлагатай бол одоо тухайн сум орон нутгийн ойн менежментийн төлөвлөгөөнд тухайн жилд одоо хэдэн метр куб мод Шинанга талбайг одоо ойн цэвэрлэгээ хийнэ гэсэн байна. Тэр төлөвлөгөөний дагуу хийх ёстой ийм арга хэмжээ байна. Тухайн жилд хийх тэр цэвэрлэгээний арга хэмжээ ер нь ашиглалтын хэмжээг байгуулагч уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар дээд хэмжээг нь баталж өгдөг. За тэрний дагуу одоо сум орон нутагт мэргэжлийн байгууллага нөхөрлөлүүд нь мод үлдэж байна гэж ойлгож байна. Энэ жилийн хувьд байгаль цагуурын онцлог дээрээс нь одоо цас багтай байсан учраас төмрийн гаралт маш их байна тийм ээ. Яг одоо ингээд төмрийн эрсдэлтэй байгаа энэ аймагуудад ер нь ойн цэвэрлэгээ за хамгаалтын талаас нь ер нь ямар арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тэгэхээр энэ жилийн хувьд бид нийтдээ нэг 800 гаруй мянган метр куб модны цэвэрлэгээ хийхээр ингээд орон нутгад төрүүлсэн байгаа. Сайд төмөр
гарч байгаа ялангуяа Цэлэнгэ аймаг за тэгээд бусад одоо дорнч гэдэг юм уу хинти байдаг юм энэ аймагуудад бол ойн цэвэрлэгийн ажил хийгдэж байгаа. За бид энэ цэвэрлэгийг хийхдээ тухайн орон нутгийн сум аймгийн засаг даргын сандыг авсны үндсэн дээр бид одоо баталж өргүүлдэг. Одоо тэд маань энэ жил одоо ямар хэмжээний цэвэрлэгээ хийх үү гэдэг саналаа ирүүлэх нь шүү дээ. Тэрийг үндэсч байж бид олгодог байгаа. Тэгэхгүй бид одоо энд одоо эндээс дураараа одоо таних дэдийг цэвэрлэлээр их тийм хууль эрх зүйн зохицуулт бол байхгүй. Энэ одоо ойн баялаг гэд үзэр ой хоёрын түүмэрт одоо ойн баялагууд хэр өртөж байна. За учир шалтгаануудыг мэдээж хүмүүсийн буруу тавил ажиллагаатай гэж холбон тайлбарладаг ч гэсэн байгаль цагуурын нөхцөл байдал хэр нөлөөлж байна. За ойн баялаг яг нөгөө ой хоёрын түүмэрт өртөөд дороодсон тохиолдлуудад ер нь ямар арга хэмжээ авт юм бэ? Онцгой хуулийн дээр бол тодорхой төмөр аюултай удирдлагыг заасан байгаа шүү дээ. За энэ хугацаанд бол ойд явуулах төр мод бэлтгэл болон бусад аж арга хэмжээний үйл ажиллагаануудыг бол зогсоодог. За янз бүрийн одоо бид нөгөө мод бэлтгэх бишийн бичиг гарал энэ юмыг бол олохгүй зогсоох. За дээрээс нь одоо тэр одоо янз бүрийн дагалд баялаг одоо ашиглагч байдаг юм тийм ээ. Энэ бүх үйл ажиллагааг бол тодорхой хугацаанд бол хязгаарлаж өгдөг. За дээрээс нь одоо сум орон нутгийн шат цадны одоо байгууллагууд төрийн захиргааны байгууллагууд нь өршин сэргийлэх арга хэмжээнүүдийг орон нутагт бол албан даалгавар тушаалын хүрээнд бол хэрэгжүүлээд явдаг баг. За бид бол тэр ойн талынхаа бүхий л арга хэмжээг өршин сэргийлэх арга хэмжээг аваад явж байгаа. Онцгойдлын байгууллага сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг аюулгүй байдлыг шалгах өдөр болгон зарлаж, өөрийн болон байгууллагын аюулгүй байдлыг анхан шатны төвшөнд үнэлж, цаашид шаардлагатай арга хэмжээг тодорхойлон хэрэгжүүлэх, гамшигаас хамгаалах анхан шатны мэдлэг мэдээллийг олох зорилгоор хяналтын утас зэсийг үүсгээд байна. Онцгойдлын ерөнхий газрын Нямацаг.gov цэгмийн сайтад байршуулсан тус хяналтын утас нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, гамшигын бэлэн байдлыг шалгах хяналтын утас, өрхийн гамшигын бэлэн байдлыг шалгах аюулгүй өрх хяналтын утас, иргэний гамшигаас хамгаалах мэдлэг олголтыг шалгах асуумж гэсэн 3 төрөлтэй. Монгол Улсын шадар сайдын батлагдсан удирдамжийн дагуу гамшигын бэлэн байдлаа хянан шалгах хуудас гэдгийг биднээс онцгой байдлын ерөнхий газрын пэйж хуудсан дээр ингэж оруулсан байгаа. Онцгой байдлын ерөнхий газрын Нямацаг.gov цэгмэн гэдэг сайт бий. Энэ сайтан дээр ингээ орох юм бол эхний юун дээр ингээ хяналтын хуудас гэж харагдаж байгаа. Энэ хяналтын хуудсан дээр ингээд дараад орохоор иргэн аж ахуй нэгж байгууллагууд одоо гамшигын бэлэн байдлаа шалгах хяналтын хуудас гэж байгаа. Энийг ямар зорилготой гаргасан бэ гэхээр бүх ард иргэд болоод аж ахуй нэгж байгууллагууд маань өөрсдөө хамгийн энгийн байдлаар өөрсдийнхөө эрсдлийг үнэлж чаддаг байя. Иргэд маань өөрсдөө гамшигын төрлөөр ямар арга хэмжээ авах, юу хийх талаараа мэдлэгтэй юу, тэрийгэ мэддэг байя. Энийг мэддэг, шалгадаг болсноороо биднес аливаа аюул гамшиг ослоос урьсан сэргийлж чадах юм а гэж энэ уриалгыг төвшүүлж ажиллаж байгаа. Гэхдээ энэ уриалгыг юу гэж төвшүүлж байгаа гэхээр сар болгоны сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг иргэн та аж ахуй нэгж байгууллагууд бүгдээрээ аюулгүй байдлаа, орчныхаа аюулгүй байдлыг, өөрийнхөө аюулгүй байдлыг үнэлдэг болооч ээ. Аливаа гамшиг ослоос урьсан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Нэг өдөр манай аж ахуй нэгж байгууллагын галын гарцсан нээлттэй байна уу? Үерийн ус орж ирэхээр байна уу? Эсвэл иргэн бол би аюулгүй байдлаа үнэлж мэдхүү. Газар хөдлөхөд би буудан дээрээ суугаад гар утсаараа мессеж бичээ, газар хөдлөлчүүдээгээ мессеж бичээ сууж явах уу? Эсвэл би даацын ханныхаа хажууд очдог байх уу гэх тэр мэдлэгийг олж аваач гэдэг үгнээс энэ аюулгүй байдлаа шалгах өдрөөс сар болгоны сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг зарлаад энэ уриалгыг төвшүүлээд ажиллаж байгаа. Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт аюулгүй байдлаа хангах өдөр болгосонтой холбогдуулан гаргасан хяналтын хуудас зэсэнд 2025 оны 1-р сарын 28-ны өдрөөс 5-р сарын 19-ны хүртэл хугацаанд улсын хэмжээнд 5788 байгууллага, 9922 өрх, 13432 иргэн буюу нийт 29142 хүн хандаж мэдлэгээ шалгажээ. Онцгойдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг аюулгүй байдлаа шалгах өдөр болгон уриалсан. Үүнтэй холбогдуулан иргэн бүр өөрийнхөө амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газрынхаа аюулгүй байдлыг шалгаад нөгөөцгийг уриалж байна. Онцгойдлын цаг нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгчдэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.